Окей, за өнөөдөр та нартаа Бригамгийн сургуулийн дэлгүүрээр хэлсэн байна. За. Ер нь бол ингээд их сургууль болгон Америкт болохоор ингээд дэлгүүртэй байдаг. Тэгээд өөрсдийн гэсэн сургуулийн логотой бүтээгдэхүүнүүд маш ихээр зардаг. Тэгээд мэдээж оюутнуудын бизнесийг дэмжих юм бас тиймэрхүү бас байна. За тэгээд ер нь гадны их сургуулиудын дэлгүүрүүд нь ямар байд юм бэ? Юу зард юм бэ? Гэдгийг ингээд тааванд бас хуваалц. За энэ хэсэг бол ингээд бэлэг дурсгалын зүйл багш байна. За энэ хэсэгт ингээд янз бүрийн номнууд байна. Лего тоглоом байна. Гэх мэт юм байна. За энэ хэсэг мэдээж оюутнуудад хэрэгтэй бүх юм бол байдаг. Бичиг хэрэгслийн зүйлсүүд мэдээж маш их нөө сурахчгууд маш их юм мэдээж байна. За энд ингээд зангаанууд байна. Эндрий одоо сургуулийн одоо логотой зангаанууд гэсэн үг тийм. Ингээд. За энэ бас ингээд энэ Pamuka гэдэг нь бас дотоодын брэнд юм шиг байна. Өөрсдийн тэдрийг бас тавьж байгаа харагдаж байна. За ингээд сургуулийн логотой, сургуулийн нэртэй ингээд цамцнууд байна. За янз бүрийн усны сав. Энэ бол юу вэ? Энэ дотоодын оюутнууд нэг оюутан болгоо юм нэг бизнес нэгээд тэгээ энэ сургуультай гэрээ байгуулад өөрийнхөө бүтээгдэхүүнийг зарж байгаа байтал. Ингээд арьсаар ингээд төрөвч янз бүрийн одоо тэмдэглэлийн дэвтэрч гэдэг юм ойр зүрийн юм хийдэг ингээд ийм компани тийм. Тэгээд тэднийх юм хийж байна. Оюутнуудын бизнесийг бас дэмждэг, төгсөгчдийн бизнесийг дэмжиж хамтарч ажилладаг гэсэн үг. За энэ ингээд янз бүрийн иймэрхүү төрлийн онцрууд байна. Та бүхэн бас сонирхоод харна үз. Сонирхолтой. Ингээд тэмдэг одоо ингээд энэ нэг хүмүүс ирэхэд нэг бэлэг дурсгалд аягүй хөт үзүүлчиход эндээс л авна шүү дээ. За энэ чинь янз бүрийн нэг наалтууд байна. Тэ? Наалтууд, бугуурч, малгай. Блэж нэг сургууль орж байгаа оюутнууд чинь ингээл эндээс л бэлэг дурсгалын маш далбаа байна. Сургуулийн туг далбаа, юкелеле хөгжим. За энэ ч одоо тэгэл оюутнуудын баг байраа дотороор болгонд л ингээл байж идэв шүү дээ. Гэх мэт юм автомашины стикер хүртэл байна. Тэр ингээд ийм сонирхолтойнууд байна. За харъя өөр юу байна. За мэдээж цүнхнүүд байна. Оюутнуудад хэрэгтэй ингээд янз бүрийн футболк, цамцнууд байна. Сургуулийнхаа ингээд жишээлбэл энэ цамц нүний сонирхгүй. Нэрхтээ цамц аль энэ хаав. Өнний сонирхолтой. За энэ үнээс ч харч энэ $17 гэж байна. За тэгээд юу байгаа? Энэ хаалттай энэ ч болохоор утас моц, гар утас моцоо захиалж авч болдог байгаа. За энэ чинь ингээд түрээсийн номнууд сурахчгуудаа ингээд түрээслээд авчиж болно. Эсвэл худалдаж авч болно. Жишээлбэл ингээд бизнесийн номнууд түрээстэй янз бүрийн сэдвийн номнууд энэ чи бас мэдээ зараад түрээслэн. Оюутнууд иймэрхүү байна. За гар утасны үйлчлэгээ бас эндээс авч болно. Оюут зөрөөсөн бас хөнгөлөлттэй гар утасны үйлчлэгээ тусгай үйлчлэгээ бас байна. Одоогийн байдлаар болохоор AT&T, T-Mobile, Verizon нэг 3 үйлчлэгээ авч болно. Тэгэхээр энэ чинь ингээд байна. За өөр юу байна? За ингээд хуучин компьютерүүд нэр процессорууд авч байна. Футболк. За футболк л өстой яаж зараа нөө. Тэгээ хаваач нь халуун юм чинь нэг учиргүй зузаан боломж нь бага л да. Энэ цамц идэж байна. $30 гэж байна. За энэ футболкны үсрэх уу. Энэ цамц нь $63. За гэх мэтчлээ. За өөр иймэрхүү цамцнууд зарж байна. Өөр байна. Ихэнх цамц харж. За энэ чи тавч гэнэ. Хаваач одоо тавч гэл өмсөн шүү дээ. Ер нь бол өөр юм өмсөвдөө. Тэгээд тавч их орд авах тэгэл амьдэрч шүү дээ. Ер нь бол энэ J-Slips гэдэг энэ хаваан одоо энд багшилж байсан нэг багш нь ч ингээд ийм брендийн тавч гэдэг брэнд хитэ үйлдвэртэй хамтраад хятад үйлдвэртэй тэгээд тавч гэдэг брэнд ингээд хийж нийлүүлж гисэн J-Slips гэдэг. Одоо бол ингээд жилд 70-80 мянган хосыг зардаг олон сая долларын бизнес болцсон. Ингээд олон
улсад бас салбартай юм бизнес болж явж байгаа. Тэгээд ингээл хаваад бас ингээд бизнесээ хийгээд өргөж хаваас төрсэн бизнес. Гэх мэтчлээ ингээд зөндөө юм байна. За энэ хүүхдүүдийн хойно одоо нөгөө нэг ялах хүүхдээ ээж аваад бас оюутнууд бас байгаа шүү дээ. Тэдрийг бас бодно. Тэгээд энэ далаа малаар явах бол янз бүр юм аа. Ер нь бол оюутнуудын ойр зүрийн хэрэгцээний бүх юм энэ дэлгүүрт ингээд байдаг байна. Тэгээд мэдээж бэлэг дурсгалын маш их зүйлүүд байна. За скейтбордууд энэ ч өстө яа зязаар байна да. Хэд гэж байна? $230 гэж байна. За энэ бүр ийм гоё цагаан гялтгар скейтборд байна. Энд юу байна? За ингээд соронз байна. За арьс арчлагын бүх тэгтүүнүүд байна. За энэ ч ингээд ойр зүрийн дэвтэр, үзэг, баал эмэгтэйч зориулсан хэрэгслүүд баал хавтас за энэ электроникийн хүмүүс хоёр зүрийн захиа шүү. Маусууд яаж зориулсан байна. Тэгэлчтэн өөрөө за нэг ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл байна да. Яг нь 3000 гаруй оюутантай их сургуулийн дэлгүүр бол нэг за тэгээд 10,000, 20,000, 30,000, 40,000 оюутантай их сургуулийн иймэрхүү дэлгүүрүүд бол хамаагүй том, бүр том. Энэс 5 дахин том, 10 дахин том ч юм уу тийм. За иймэрхүү л байна да. За ингээд та бүхэндээ Бригамгийн сургуулийн одоо дэлгүүрийг танилцууллаа. Иймэрхүү дэлгүүр байна. Тэгээд ингээд том зам. Тэгээд дараа нь нэрүүд эндээс асахгүй юм аа. Бэлэг дурсан зүйлээ аваарай. Амжилт.